Сэтгэлийн дархлаа нэвтрүүлэг. Хөгшин залуу хүүхэд томчууд эрэгтэй эмэгтэй ялгаагүй өдөр бүр цаг минут тутамд сэтгэл зүйн мэдрэмж асуудлуудтай тулгарч байдаг. Гагцхүү түүнийгээ мэдрэх, илэрхийлэх, цэгцлэх арга ухаан чадвар чухал юм. Сэтгэлээ удирдах дадал чадвартай болоход сэтгэлийн дархлаа нэвтрүүлэг танд туслана. Юуны өмнө бидний урилгыг хүлээн авч ирсэн танд баярлалаа. Энэ өдрийн мэндийг хүргэе. За та бүхэнд бас энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Тавтай ирэн бас ярилцах сэдв өнөөдөр нойрны эмгэг гэдэг зүйлийн талаар бас ярилцаж үзэгч сонсогчдод мэдээлэл зөвлөгөө хүргэх юм байнамаа. Тэгэхээр нойрны эмгэгийг ярихаас өмнө та эхлээд нойр гэж юу юм бэ те? Одоо нойр хүний амьдралд ер нь яг ямар үүрэгтэй, ямар зүйл юм бэ гэдгийг эхлээд тодорхойлж тайлбарлаж өгөөч. За нойр гэдэг бол одоо хүний амин чухал физиологийн хэрэгцээнүүд гэж байдаг. Тэрний нэг бол нойр байдаг. За хоол бол хүн хоолгүйгээр явж чадахгүйтэй яг адилхан нойр бол одоо яг тийм хэмжээний одоо амин чухал одоо хэрэгцээнүүдийн нэг байдаг. За нойр гэдэг бол ерөнхийдөө уурах тархины одоо унтаа байдал бөгөөд ухамсар тухайгүй байдал шилжээд тэгээд гаднаас одоо уурах тархинд өгч байгаа тэр одоо цочруулыг баг одоо мэдэрч хүлээж авч байгаа тэр одоо байдгийг бол ерөнхийдөө физиологийн ажиллагааг бол нойр гэж хэлдэг. Ерөнхийдөө хүн бол одоо амьдралын туршид 3-1 буюу 28.3 жилийг бол одоо унтаж өнгөрөөдөг гэж одоо үздэг. Нойр бол хэд хэд ач холбогдолтой байгаа. За хамгийн нэгдүгüүрт нь болохоор нойр гэдэг бол бие махбодын болон сэтгцийн одоо эрүүл мэндийн гол түлхүүр гэж өгдөг. За хоёрдугаарт нь болохоор нойр болгороо нойрны тусламжтайгаар хүний одоо эдис одоо нөхөн сэргээгдэж энерги ирч хүчээр бол хангагдаж байдаг. Ингэснээрээ хүн бол одоо ирч хүчтэй цоглог ажлын бүтээмжтэй ингэж одоо бүтээмжийг бий болгож өгдөг зүйл байгаа. За дараагийн дугаарт нь болохоор нойрны ач холбогдол гэх юм бол жингээ барихад тусалдаг. Хэрвээ одоо нойргүй удаан байгаад байх юм бол энэ өөрөө одоо тархалтыг бий болгоод цаашаа зүрх судасны системийн эмгийг одоо эмгээр өвдөх юм эрсдлийг бий болгодог байгаа. За мөн одоо нойрны нэг ач холбогдол гэх юм бол одоо дархлын системийг одоо идэвхжүүлж өгдөг. Ингэснээр одоо хүнийг одоо дархлааг сайжруулж өгснөөрөө аливаа нэг өвчин эмгээс өвдөх эрсдлийг бол одоо босгож өгдөг. За мөн одоо нойрны ач холбогдол гэх юм бол одоо хавдраар өвдөх, хавдар өвчнөр өвдөх эрсдлийг бууруулж өгдөг. За гих мэтчлэн ийм одоо олон талын одоо ач холбогдолтой байдаг учраас хүнд бол зайлшгүй нойр гэдэг юм бол чухал хэрэгцээтэй байдаг. Хэвийн нойр гэж одоо тий хэдэн цагийг одоо хідээс хэдэн цагийн хооронд унтахыг ер нь хэвийн нойр гэж үздэг юм бэ? Нарийн хүүхэд бол хоногт бол 22 цаг унтах ёстой. За ахмад насны одоо хүмүүс болохоор хоногт 4-5 цаг. За насанд хүрсэн хүмүүс болохоор хоногт бол одоо 6-8 цаг унтаж байгаа юм бол одоо энэ хэвийн одоо нойрсолтой байна гэж үздэг. Хамгийн гол нь одоо өглөө босч ирэхэд нойр хэвийн байгааг нэг гол шинж нь өглөө босч ирэхэд одоо нойрондоо хансан тэгээд ямар нэг одоо бие сайхан амарсан гэсэн юм мэдрэмжийг авах нь одоо чухал байдаг. Хэдийгээр унтаад байгаа хэрнээсээ одоо өглөө босч ирэхэд ямар ч нойрондоо хансан мэдрэмж байхгүй, бие амарсан ийм шинжгүй байх юм бол энэ бол өөрөө одоо нойрны бас одоо асуудалтай байна гэсэн үг. Маш олон эрсдлээс нойр өөрөө одоо урдчлан сэргийлдэг гэдэг зүйлийг бол би таны ярианаас ойлголоо. Тэгэхээр дараагийн зүйл маань нойрны эмгэг. Нойрны эмгэг гэж тэгвэл юу хэлээд байгаа юм бэ те? Нойрны эмгэгт одоо ямар зүйлсийг багтааж авч үздэг юм бэ? За нойрны өөрчлөлт буюу нойрны эмгэг нь болохоор ерөнхийдөө одоо биеэр даасан өвчний шинжээр болон эсвэл одоо бие сэтгцийн одоо бусад олон өвчнүүдийн үе ямар нэгэн үед илэрх шинж тэмдэг байдлаар одоо гарч ирдэг байгаа. За биеэр даасан өвчин гэх юм бол өвчнөө олон улсын 10 дугаар ангилалд бол EF51 гэж онцлдог. Манай сэтгцийн эмгийн судлалын практикт. За мөн одоо бусад одоо сэтгцийн болон биеийн янз бүрийн өвчнүүдийн үед болохоор бас нойргуудл бол нэг нойрны өөрчлөлт бол нэг шинж тэмдэг болж гарч ирдэг байгаа. За нойргуудл маань одоо гэдэг бол өөрөө одоо тухайн хүн хангалттай нойр авч чадахгүйгаас болоод үүсэж байгаа. За энэ маань дотроо бол одоо 3 юм хэлбэртэй байдаг. Тий. За нэгдүгüүрт нь болохоор унтаж чадахгүй байх гэж байгаа. За хүн болохоор орой орондоо орчоод энэ бол 30 минутаас 2 цаг болон түүнээс дээш хугацаагаар бол одоо унтаж чадахгүй байхыг бол хэлээд байгаа. За хоёрдугаарт нь болохоор шөнө олон удаас ирэх гэж яддаг. За шөнө олон удаас сэрээд ингээд сэрчээд эргээд буцаж нөгөө унтаж чадахгүй байгаа энэ байдлыг бол одоо хэлээд байгаа. Гуравдугаарт нь болохоор эргэцсэрх, өглөө эргэцсэрх. За шөнө одоо хэдэн цагт унтсан байсан ч одоо хамаагүй өглөө бол эргэцсэрдэг. Цагаас тэгээд өглөө тийм гэсэн үг. За ийм 3 хэлбэрээр бол илэрч байгаа. Тэгэхээр нойргуудл гэдэг бол одоо нойрны эмгэгийн
нэг одоо дотор ордог нэг өвчин болчиход байна шүү дээ. Тэгэхээр нойргуудлын шалтгаан нь юу юм бэ тэгвэл те таны саяны хэлдгээр бол за магадгүй бага цаг унтах ч юм уу те тэр асуудал явсараагаад архаг нойргуудлыг үүсгэх юм байна. Энэ нь өөрөө эргээд яаж нойргуудлыг эмгэх болж юм гэж те үргээд байна. За нойргуудлын шалтгаанууд нь их олон янз байдаг. Хамгийн нэгдүгürt нь болохоор сэтгэл зүйн шалтгаан гэж байгаа. За энэ болохоор одоо ойр дотны хүмүүс нь нас барах эсвэл одоо янз бүрийн одоо сэтгэл зүйн дарамттай байх их мэдчлэн ийм зүйлүүд орж байгаа. За хоёрдугаарт нь болохоор одоо бие махбодын шалтгаанууд гэж байдаг. Энд болохоор бие махбодын янз бүрийн одоо өвчнүүд жишээлх юм бол одоо чихрийн шижин, зүрх судасны системийн өвчнүүд, за тархалалт, за эсвэл одоо чих хамар хоолой янз бүрийн эмгэгүүд их мэт ийм одоо өвчнүүдээс шалтгаалж болно нойргуудлаас үүсч болдог. За гуравдугаарт нь болохоор орчны шалтгаан гэж байдаг. Гадаад орчны одоо хүрээлэн байгаа орчны шалтгаан. За энд болохоор одоо хитрхи их дуу чимээтэй байх, эсвэл одоо орчин их таагүй одоо тий их идэх олон хүнийг дэ бөөгнөрсөн байх. Эсвэл одоо хит халуун, эсвэл хит хүүтэн ийм нөхцөлд бол одоо бас одоо нойргуудлыг бий болгож болдог. За дараагийн нэг одоо шалтгаан нь болохоор янз бүрийн эмийн бодисын хэрэглээнүүд байдаг. За энд болохоор тухайлах юм бол одоо сэтгэл хөдлөлийн эсрэг юмнууд байж байна. За мөн одоо янз бүрийн одоо нойргуудлыг бий болгодог дааврын төрлийн эмүүд, за их мэдчлэн ийм одоо эмийн бодисууд бол хамаардаг байгаа. За мөн дараагийн нэг одоо үүсгэх шалтгаан гэх юм бол арх мансуурал бодисын хэрэглээтэй холбоотойгоор одоо нойргуудл үүсч болдог. Арх мансуурал бодис гэдэг нь өөрөө эхлээд одоо уухад унтуулах, нойрсуулах үйлчилгээтэй боловч эргээд энэ маань өөрөө одоо нойргуудыг бий болгодог ийм одоо үйлчилгээтэй учраас унтахынхаа өмнө одоо арх согтуурал ундааны зүйлийг хэрэглэх нь бол одоо буруу байдаг. Манай зарим хүмүүс яадаг вэ гэхээр одоо нойргүй байна гэдэг нь орой унтахдаа нэг 100 г уучи те эсвэл жоохон дарс уучи энэ бол одоо нойр хүрдэг энтер гэдэг ингээд буруу ойлгоод унтахынхаа өмнө одоо арх согтуурландаа тодорхой хэмжээгээр хэрэглээд байдаг. Энэ болохоор одоо буруу зүйл юм аа. За мөн дараагийн нэг одоо үүсгэж өгчин зүйл нь болохоор одоо амьдралын буруу хөвчлүүд байдаг. Тухайлх юм бол одоо унтахынхаа өмнө одоо саяны ярьдаг те арх согтуурландаа хэрэглэх. За мөн одоо кофе, шингэн цай, шингэн зүйл болоод цай хэмжээгээр уух. Ингэснээр бол одоо шин шээс хүрнэ мэдээч. Тэгэхээр яг шин одоо босож биезнээр олон удаа боссноор бол одоо нойрыг сэргээж, нойрыг одоо чанаргүй болгодог байгаа. За мөн одоо амьдралын буруу хөвшөлт одоо унтахын өмнө их хэмжээгээр одоо утас одоо манайхан гэдэг шүү дээ утас айгүй их байдаг үздэг те дэлгэцтэй их байдаг. Эсвэл одоо зарим нь одоо орондоо орсон оноод уцаа үзээд ингэ байгаад байдаг. Тэгэхээр уцснаас одоо ялгарч байгаа тэр одоо хөх туяа болвол дэлгэснээс ялгарч байгаа тэр хөх туяа бол ерөнхийдөө одоо тархинд одоо ялгарч байдаг тэр нойрыг дэмждэг мелатонин гэдэг энэ дааврын ялгарлтыг бол одоо эрс буруулж өгдөг. Ингэснээр бол одоо тухайн хүнд бол нойргуудлыг бий болгодог байгаа. Тэгэхээр энэ буруу амьдралын буруу хөвчлүүдийг бол одоо өөрчлөх шаардлагатай байдаг. За тэгээд өшөө бас амьдралын буруу хөвшлт болохоор ерөнхийдөө одоо унтахын өмнө хит их одоо дасгал хөдөлгөөн хийх тийм хүнд ялангуяа хүнд хэлбэрийн дасгал хөдөлгөөнүүд хийх нь эргээд бол одоо нойрыг эсэргэх бас одоо нэг хүчин зүйл болдог. За мөн энийг тодруулж асуучлаа. Унтахын өмнө гэхээр ер нь хэдэн цаг минутын өмнө зарим хүмүүс орой ажиллаад хараад фитнест явжгаад гэртээ яриад байгаа шүү дээ. За тэгэхээр унтахаас бол 2-3 цагийн өмнө ерөнхийдөө бол одоо дасгал хөдөлгөөнүүдийг хийж дуусгасан байх шаардлагатай байдаг. За мөн одоо унтахаас нэг 2-3 цагийн өмнө болохоор хүнд хэлбэр ялангуяа хүнд хэлбэрийн хоолнууд идэхгүй байх. Өөрөө одоо энэ одоо хүнд хэлбэрийн хоолнууд махан бүтээгдэхүүнүүд маань нойрыг одоо ийм уурын төрлийн бодисууд бол одоо нойрыг сэргээх үйлчлэгээтэй байдаг учраас ийм одоо зүйлийг бол хэрэглэхгүй байх шаардлагатай байдаг. Тэгэхээр таны ярианаас сонсохоор одоо энэ нойргуудлын шалтгаан нь сэтгэл зүйн шалтгаанаас гадна саяны хэлж байгаа амьдралын хэм маягийн шалтгаан илүү их одоо практик дээр тохиолдоод байна уу? Ер нь ингээд энэ нойргуудлын тархалттай нойргуудлын байдал одоо дэлхийн дахинд манай улсад ер нь ямар хэмжээнд хүрчгээд авъя? Миний санаж байгаагаар ковидын үед бол нэлээд өндөр байсан санагдаж байна. За нойргуудл бол ерөнхийдөө одоо ганцхан одоо манай Монгол улсад үдийгүй дэлхийн нийтэд бол нойргуудлын асуудал бол маш ихссэн ийм одоо эмгэг байгаа. За тэгэхээр ерөнхийдөө бол нойргуудл
юу авч үзэх юм бол одоо манай Монгол улсын хувьд болохоор 5 хүн тутмын 2013 онд хийсэн одоо судалгаа байдаг. Энэгээр одоо 5 хүн тутмын нэг нь болохоор нойр гүйдэлтэй байна гэсэн юм одоо судалгаа байдаг. Гэтэл одоо Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан мэдээгээр болохоор 3 хүн тутмын нэг нь одоо нойр гүйдэлтэй. Тэгээд энийг одоо нойрны асуудлаа зохицуулж чадахгүй ингээ амьдарч байна гэсэн ийм одоо судалгаа байдаг. За тэгээд нойр гүйдлийн одоо тархалтыг ерөнхийдөө аваад үзэх юм бол дэлхийн нийтийн хувьд баруун Европын орнууд, баруун Европ, за тэгээд Америкийн нэгдсэн улс, Япон зэрэг улсуудад бол хамгийн өндөр тархалттай гэж одоо ийм судалгаа байдаг. За тухайлх юм бол баруун Европт болохоор 37.2%-тай. За Америкийн нэгдсэн улсууд болохоор 27%, Японд болохоор 6.6% буюу хамгийн өндөр тархалтай байна гэсэн ийм одоо судалгаанууд байдаг байна. За тэгээ манай сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхийдөө одоо стрессийн шалтгаан сэтгцийн нэр судлалын клиникт одоо хэвтэж эмчилүүлж байгаа ийм одоо хүмүүсийн одоо статистик үзүүлэлтээс аваад үзэхэд 2019-с 2023 оны статистик үзүүлэлтийг харахад неврозын болон одоо биеийн хэлбэрийн эмгэгүүд 2019 онд болохоор 19% байсан бол 2023 онд 21% болж өссөн. Өөрөөр хэлбэл 2% өссөн байгаа. За энэ одоо неврозын болон биеийн хэлбэрийн эмгэгүүдийн цаана болохоор энэ талаар дандаа ийм нойрны асуудлууд явж идэг. Нойр гүйдэл явж идэг. За тэгэхээр нойр гүйдэлтэй болчлоо. Тэр хүний амьдралд яг ямар өөрчлөлт гарах вэ? Ямар шинж тэмдгүүд те одоо илэрх вэ нойр гүйдлийн үед? Нойр гүйдлийг органик болон органик бус одоо нойр гүйдэл гэж хоёр хувааж үздэг байгаа. За органик бус нойр гүйдэл гэдэг бол ерөнхийдөө сэтгэл зүйн гаралтай нойр гүйдэл хэлж байгаа. За органик нойр гүйдэл гэдэг нь өөрөө бие махбодын өвчний одоо янз бүрийн өвчний суурин дээр одоо үүсэж байгаа ийм одоо нойр гүйдэл хэлдэг байгаа. За тэгээд нойр гүйдэл маань өөрөө одоо янз бүрийн одоо нөгөө эмгэлзүүн шинж тэмдгүүдээр илэрдэг байгаа. Тухайлах юм бол одоо нойр хулжих, шүн олон удаас ирэх, эсвэл одоо өнгөц унтдаг. Ингээд унтаад байгаа хэрнээсээ орчноо ингээд мэдрээд унтаад байдаг. Орчиндоо болж байгаа дуу чимээ, үйл явдлыг бол мэдэрч унтдаг. Энийг бол өнгөц унтна гэж байгаа. За мөн одоо шүн олон удаас ирэх, эсвэл одоо өглөө эрт сэрэх, цагаасаа эрт сэрэх. За өглөөс босоход ямар ч одоо би амарсан мэдрэмж байхгүй, нойрондоо хансан ийм мэдрэмжгүй, ядарсан байдалтай ингэж одоо сэрж ирдэг байгаа. За ийм одоо шинж тэмдгүүдээр бол нойр гүйдэл маань илэрдэг байна. Амьдралд нь ямар сүр? Хүн одоо хангалттай нойроо авч чадахгүй нойр гүйдэлтэй удаан явснараа энэ бол нойрны өрөнд ордог. Ингээд одоо нойрны өрмөө цаашаа одоо хуримтлагдсаар байгаа юм талаар ядралтыг үүсгэдэг байгаа. За мэдээч одоо нойр гүйдэлээс болоод тухайн хүний одоо ой тогтоолт анхаарал одоо суларч ирдэг байгаа. За ой тогтоолт анхаарал суларснараа одоо юмыг амархан мартах. За эсвэл одоо ямар нэгэн одоо анхаарал шаардсан юм одоо ажилтгийг одоо гүйцэтгэх чадваргүй болох тухайлх юм бол одоо жолоо барих тийм ээ. Гэх мэт ийм анхаарал шаардсан ийм үйлдэлүүдийг гүйцэтгэх чадвар муудснаас болж ямар нэгэн одоо осол эрсдэлт үртэх юм одоо байдалтай болдог. За мөн одоо нойр гүйдлээс болоод одоо сүлжлийн шинж тэмдгүүд бол бий бол илэрдэг байгаа. Тэгэхээр одоо ажлын бүтээмжинд бас нөлөөлж амьдралын чанарт бол одоо сөргөөр нөлөөлдөг. Их одоо нойр гүйдэлтэй удаан явснаас болоод ядгаас илт орсноос зарим хүмүүс болохоор одоо ажлаа хийж чадахгүй. Энэ бүр одоо ажлаасаа гарах хэмжээний ийм одоо сөргөөр дагаварт бол хүргэдэг байгаа. Тухайн хүн маань одоо өөрөө ингээд нойр гүйдлээс шалтгаалж өөр тийм шинж тэмдгүүд илэрхээс гадна одоо айгүй тийм амархан бухимдуу уур уцаартай болдог. Тэр уур уцаараа тухайн хүн маань одоо хамт амьдарч байгаа гэр бүлтэй болон эсвэл одоо ажлынхаа хамт олондоо ч юм уу ингээд бухимдлаа гаргах ийм одоо бас асуудал гардаг. Тэгэхээр ерөнхийдөө бол одоо бас орчны хүмүүс ч гэсэн бас тодорхой хэмжээгээр нөлөөлдөг. Нойр хүрэхгүй байна гэд түрүүн та нөгөө хэлсэн арх удаг гэд тий. Одоо нойр хүрэхгүй юм чинь надад нэгэнт нойр хүрэхгүй юм чинь утсан оролтыг яадаг ингээд. Эсвэл за нойр хүрэхгүй юм чинь нойр хүрэх цай ууй, эсвэл нойрны юм ууй гэд ингээд нөгөө тайвшруулах үйлчилгээтэй ч юм уу одоо юм чин жороор биш олгож молгодог янз бүрийн им хэрэглэх байдал хүмүүсийн дунд зүйтэй байдаг. Энэ ер нь хэртэй одоо үр нөлөө үзүүлдэг юм бэ? Тэр хүнд ямар эрсдлийг магадгүй бий болгох боломжтой вэ? За хүмүүс бол ерөнхийдөө нойр гүйдэлтэй нойр гүйдлээ бол өөрсдөө ингэж эмшиг хандахгүйгээр
одоо дур мэдэж байдаг. Янз бүрийн нөгөө нойрны им ч юм уу эсвэл одоо өөр янз бүрийн имнүүдийг хэрэглэдэг байгаа. За тэгэхээр нойрны им гэдэг бол одоо тусдаа ийм одоо имнүүд байдаг. За нойрны имнүүдийг болохоор ерөнхийд нь болохоор бянзд эз биений бүлгийн имнүүд гэж нэрлэдэг байгаа. Энэ болохоор одоо тайвшруулах, гунтуулах үйлчлэгээд ийм имнүүд байдаг. Энийг болохоор тусгай одоо эмчийн жороор олгодог учраас одоо зайлшгүй одоо эмчүүд нарийн мэргэжлийн эмчүүд үзүүлж иж бол хэрэглэх шаардлагатай байдаг. Гэтэл бол манай хүмүүс яадаг вэ гэхээр ерөнхийдөө одоо нойроо хүрэхийн тулд одоо харшлын эмнүүдийг аягүй хэрэглэдэг байгаа. Жишээлх юм бол одоо нөгөө харшлын эмнүүд мань өөрөө одоо тодорхой хэмжээгээр тий жоохон базарын тайвшруулах үйлчлэгийг ашиглаж болох хүмүүс аягүй энийг хэрэглэдэг байгаа. Эсвэл одоо янз бүрийн байдлаар одоо нөгөө арх согтууруулгын даны зүйл одоо хэрэглэж гэж унтах ийм одоо юунуудыг зүйлүүдийг үйлдэлүүдийг хийдэг байгаа. Тэгэхээр энэ маань одоо зайлшгүй одоо нойр хөдөл байгаа нөхцөлд бол шалтгааныг эхлээд одоо нойр хөдөл байна уугүй юу гэдгийг бол олж илрүүлэх шаардлагатай. Одоо саяны төвний миний хэлдэг тийм ээ. Одоо нөгөө шинж тэмдгүүд дээ шүү дээ. Шуурхай шүн олгуудаас эсвэл нойр болж байгаа хөглөө ямар ч амарсан мэдрэмжгүй босож ирдэг ч юм уу нойронд хандахгүй байх. За энэ шинж тэмдгүүд хэрвээ байх юм бол энэ юунаас болоод би нойргүүдэд байна гэдэг шалтгааныг олох шаардлагатай. Бие махбодын өвчин байгаад нойргууд ч юм уу эсвэл одоо ямар нэгэн сэтгэл зүйн шалтгаан байна уу гэдгийг олж тодруулж тэгжээж одоо эмчлэх юм шаардлагатай байдаг. Тэгэхээр ерөнхийдөө одоо сэтгэл зүйн ямар нэгэн шалтгаан байх юм бол одоо тэр сэтгэл зүйн шалтгааныг бол зайлшгүй одоо эмчлэх шаардлагатай. Гэтэл бие махбодын одоо ямар нэгэн одоо завар өвчин байх юм бол нарийн мэргэжлийн эмчид хандаж тэр одоо өвчнийг зайлшгүй эмчлэх шаардлагатай байгаа. За нойрны эмнүүдийг дур мэдэн одоо хэрэглэснээрээ замбраагүй хэрэглэснээрээ бол одоо эмэнд одоо донтолд хамаарал дасал бий болгодог байгаа. За тэгээс түрүүний миний ярьдаг бянзд эз биений бүлгийн эмнүүдийг болохоор эмчийн заалтаар нойр хөдлийн үед болохоор 2-3 7 хоногийн хугацаатай бол хэрэглэх шаардлагатай байдаг. Урт удаан хугацаагаар хэрэглэх юм бол энэ маань өөрөө одоо эмийн хамаарлыг бий болгодог байгаа. За тэгээд эмийн хамаарал бий болсноор одоо тухайн хүнд одоо бие сэтгцийн талаас одоо тавгүй байдал үүсэх биеийн талын олон одоо завирууд илрэх ийм одоо шинж тэмдэглэгддэг байгаа. За тэгээ нойрны эмийг бол одоо ингээд хэрэгж байгаад гинэт зогсоож болохгүй. Тэгэх юм бол энэ маань нойроо одоо нөгөө өгүүлэх хам шинж гэж юм илэрдэг байгаа. За ингэснээр бол одоо тухайн хүний сэтгэл санаа тавгүй болох толгой өвдөх тий гих мэтчлэн ийм одоо завирууд илэрдэг байгаа. Тийм учраас айлшгүй одоо эмчид хандах шаардлагатай байдаг. Органик бус буюу нөгөө сэтгэл зүйн шалтгаантай нойргуудлыг тий яаж онцлож, яаж эмчлэх вэ? За ерөнхийдөө эхлээд бол одоо нойрны эмгэг байгаа хэсгийг онцлоход бол одоо асуумж аргаар одоо ерөнхийдөө юу вэ? Шинж тэмдгүүдийг бол нойрны ямар нэгэн одоо нойргуудл байна уугүй гэдэг эхлээд тэгээд дараагийн дугаарт нь болохоор одоо шалтгааныг нь одоо тодруулчихна. Ингээд одоо шалтгааны эсрэг эмчилгээ хийн. За хэрвээ одоо сэтгэл зүйн шалтгаан байх юм бол сэтгэл зүйн эмчилнэ. Бас одоо эмийн болон сэтгэл зүйн аргуудаар эмчилдэг байгаа. За эмийн эмчилгээ нь болохоор сая ярьсан эмчилгээ гэсэн үг шүү дээ. За сэтгэл зүйн эмчилгээ гэх юм бол ерөөхдөө одоо тэр нөгөө сэтгэл зүйн шалтгааны эсрэг эмчилгээ хийн. Энэ сэтгэл зүйн шалтгааныг одоо арилгах сэтгэл зүйн эмчилгээ хийдэг байгаа. За энд болохоор одоо тайвшруул хамсгалын дасгалууд байж гэн. За тэгээд йог байж гэн тий. Гэх мэтчлийн юм одоо юм сэтгэл зүйн аргууд хэрэглэдэг. Тэгэхээр энэ хүн сэтгэл готрох асуудлаасаа болоод нойргуудад байна уу? Эсвэл бол нойргуудтай явснаас бас удаан явснаас болоод сэтгэл байна уу? Тийм энэний хамаарал нь яг ямар учиртай юм бэ? Тий, ерөнхийдөө болохоор нойр хөдөлж өөрөө удаа үргэлжлэхээр сэтгэл готрлыг бий болгодог эсэлтэй байхгүй юу. Тэгэхээр нөгөө талаас болохоор одоо сэтгэл готрах эмгэг байна шүү дээ. Тэр одоо ямар нэгэн сэтгцийн эмгүүдийн одоо нэг шинж тэмдэг одоо гол илэрдэг шинж тэмдгийн нэг нь болохоор өөрөө нойрны өөрчлөлт гэдэг. Нойр хөдлөөр илэрдэг гэсэн үг. Тэгэхээр энэ хоёр бол хоорондоо харилцан хялтаатай. Аль нь ч ялгаа бий болгож болно л гэсэн үг. Хувь хүн өөрийнхөө зүгээс хичээгээд ямар нэг алхам хийгээд энэ нойр хөдлийг шийдвэрлэх боломжтой юу? Ямар тохиолдолд заавал эмчийн тусламж хэрэгтэй вэ? За ерөнхийдөө бол одоо нойрны юм дэглэм гэж байдаг. За нойрны дэглэм гэдэг бол тухайн хүн одоо сайн унтаж амархын тулд одоо тодорхой нэг цагт орой унтаж өглөө одоо тодорхой нэг цаг багт
босчих юм бол тогтмол их юм бол нойрны юм дэглэм бий болдог байгаа. За тэгэхгүй бид нар яадаг вэ гэхээр нэг өдөр эрт унтаал, нэг өдөр нь одоо орой унтаал тий, нэг өглөө нь эрт усаад, нэг өглөө нь аюу оройтой ч усаад ингээд тэгэхээр энэ бол нойрны одоо тогтсон дэглэмийг бий болгодог байгаа. За тийм учраас одоо нойрны дэглэм гэдэг юмыг одоо анхаарах шаардлагатай байдаг. За ерөнхийдөө бол одоо шөнө хүн бол 23 цагаас өмнө зайлшгүй одоо унтаж амрах юм шаардлагатай байдаг. Яагаад гэж юм гэхээр 23 цагаас өмнө одоо орондоо орж унтснараа энэ одоо тархинд одоо хүний биед ач тустай ийм одоо дааврын бодисууд бол маш их хэмжээгээр бол ялгардаг байгаа. Энэ болохоор 23 цагаас өмнө илүү хэмжээтэй ялгардаг учраас энэ цагт бол ерөнхийдөө хүн бол орондоо орж унтснараа аюул сайхан одоо амрах ийм одоо боломжийг бий болгож өгдөг. Тэгэхээр 23 цагаас шөнийн тэг цагаас өмнө унтсан 1 цагийн нойр бол шөнө дундаас унтсан 2 цагийн нойртой одоо тэнцдэг гэсэн ийм судалгаа байдаг. Тэгэхээр ерөнхийдөө бол зайлшгүй хүн бол 23 цагаас одоо өмнө одоо унтах шаардлагатай байдаг. За тэгээд сайн одоо унтаж амрахын тулд одоо хүн ямар дараах хэд хэдэн одоо зүйлүүдийг бол анхаарах шаардлагатай байдаг. Хамгийн нэгдүгээрт нь болохоор шөнийн цагаар унтах. Шөнийн цагийн нойр гэдэг бол өдрийн цагийн нойрыг хизээч одоо нөхөж өдрийн цагийн нойр шөнийн цагийн нойрыг хизээч нөхөж чаддаггүй. Шөнийн нойр гэдэг бол маш одоо чухал нойр байдаг. Тийм учраас бол хүн бол зайлшгүй шөнийн цагаар унтах шаардлагатай байдаг. За хоёрдугаарт нь болохоор унтах цагийг одоо өөртөө бий болгож явах шаардлагатай байдаг. Түрүүний миний ярьдгаар бол насан турш хоног 6-8 цаг унтах шаардлагатай гэж ярьсан тийм ээ. Тэгэхээр одоо энэ 6-8 цаг одоо унтах ийм цагийг бол шөнийн турш бол зайлшгүй одоо энэ хэмжээнийхээ нойрыг бол зайлшгүй авчих шаардлагатай. Ингэснээрээ хүн одоо нойрны дутагдлалд орохгүй юм байх боломжтой байдаг. За дараагийн нэг одоо анхаарах зүйл гэх юм бол одоо унтаж байгаа унтах орчин маш их орчин дээр их анхаарах шаардлагатай байдаг. За энэ одоо орчин ямар байх вэ гэхээр унтлагын бол өөрөө бол ерөнхийдөө аюу дуу чимээ багтаа тий температур нь одоо нэг 20-24 хэм байх юм бол хамгийн их тохиромжтой гэж үздэг. Тэгээд чимээ шууган багтаа харанхуй дуу ийм одоо байхаар ингээд зохион байгуулагдсан байвал тохиромжтой байдаг. За хит их одоо халуун нөхцөлд юм уу эсвэл хит их хүүт нөхцөлд бол одоо хүн 50 унтаж амарч чаддаггүй. За мөн дээрэс нь одоо тэр харанхуй дуу байхгүй хит их хуурцтаад гэрэлтэй байх юм бол энэ маань өөрөө одоо нэг тархинд ялгарч байгаа мелатонин гэдэг нойрыг дэмждэг энэ дааврыг одоо дааврын ялгалтыг эрс бууруулж өгдөг. Ингэснээр бол одоо нойр хөдлөлийг бас бий болгодог учраас одоо энэ дээр бол анхаарах шаардлагатай байдаг. За тэгээд одоо эдгээр зүйлүүдийг хэрэглээд тий үр дүнгүй байгаа нөхцөлд нойр хөдлөл бол цаашаа үргэлжлээд байгаа нөхцөлд бол зайлшгүй мэргэжлийн эмчилгээ хандах шаардлагатай. Тэгээд нойр хөдлөлийг чинь дагалдаж өгшөө бас дээрээс нь зайлшгүй сэтгэл готрол сэтгэл түгшилт гарч идэг. Тэгэхээр одоо нөгөө нойр хөдлөлийг дагалдаж гарч байгаа сэтгэл готрол сэтгэл түгшилтийг бас имээр эмчилнэ гэсэн үг, сэтгэл нөлөөд имээр эмчилнэ гэсэн үг байхгүй. Тэгээд зарим хүмүүс одоо ингэдэг шүү дээ нөгөө удаан нойргуулалт явсан хүмүүс чинь орой болохоор одоо өнөө шин унтаж чадахгүй бол яана гэсэн юм айцтай болчихдог. Тэгэхээр ерөнхийдөө одоо тэр дагалдаж гарч байгаа сэтгэл готрол сэтгэл түгшилтийг бас тодорхой хэмжээгээр сэтгэл нөлөөд имээр давхар эмчилнэ гэсэн. Тэгэхээр сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн энэ стрессийн шалтгаан сэтгцэн эмгэг судлалын клиник ер нь эрэгтэйд ямар чиглэлээр хэрхэн тусламж үйлчилгээ үзүүлдэг вэ? Та ярилцлагын төгсгөлдөөс тасгийнхаа талаар товчхон мэдээлэл өгөөч. За манай стрессийн шалтгаан сэтгцэн эмгэг судлалын клиник маань ерөнхийдөө 33 ороор ажилладаг ийм одоо клиник байгаа. За энд болохоор голтоо сэтгэл зүйн тулгымцсан асуудалтай нойрны эмгэгтэй стрессийн гаралтай одоо эмгэгтэй ийм одоо хүмүүс бол голтоо хөвтөж эмчилүүлдэг. За манай болохоор эмийн болон сэтгэл зүйн эмчилгээг бол хийдэг байгаа. Жилээс жилд ингээд аваад үзэхэд бол одоо манай клиникт хандаж эвтэн эмчилүүлж байгаа хүмүүсийн тоо бол одоо нэмэгдэж байгаа. Энэ бол маш их байдаг. За тэгээд хэрвээ шаардлагатай танд ямар нэгэн сэтгэл зүйн тулгамцсан нойрны болон сэтгэл зүйн тулгамцсан асуудал байх юм бол манай одоо сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвд хандаж одоо зөвлөгөө авч болно. Мөн одоо 1800 2000 гээд одоо мэдээлэл зөвлөгөө дууцсан байгаа. Тэнд бол сандаж мэдээлэл зөвлөгөө авч болно гэж хэлье. За баярлалаа танд. Тэгэхээр бидний урилгыг нэлээд авч иргэд сонсогч үзэгчдэд зөвлөгөө мэдээлэл хүргэсэн танд баярлалаа. Ажилд амжилт хүсье. За баярлалаа. Хамтрагч